Сайныг өрөөх цацлын галбаа мөнхөлсөн цаарыг уяах сайлан сэтгэлээр өрүүлсэн амьдрал хэмээх хөлбөрийн их дарайг аялан дуусан хэвийн болсон. Батар жовхтой Эрдэнэ очир 1950 оны 7 сарын 11-нд Түшээтан аймгийн Ачид бүний хөшөө буюу одоогийн Дорногов аймгийн Мандасны нутагт ашиг хоргийн чулуу гэдэг газар Батөржийн 3 дахь хүү болон тэмдэглэсэн. 1960 онд Дорногов аймгийн Мандасны баг сургуульд орж 1964 онд 4-р ангиар төгсөөд аав ээжийн хамт мал маллажсан. Хань Балчин нэмтэй 1974 онд гэр бүл болсон 7 хүүхэд төрүүлсэн. Нэгдлийн үед хонь 7 жил, 1972 оноос хэмээн 16 жил, 1989 оноос хонь 6 жил, 1989 оноос 93 он бүр маллсан. 2010 онд тэтгэврсэн. Түүнээс хойш хувийн аж ахуйгаар эхлэн одоо хүртэл эдийн засгийн гол салбарт мал аж ахуйгоос хэмжүүлж зүйлхүүсэд хувь нэмрээ оруулж 5 гишүүмэлээ 5 дөрөв гэсэн Дорногов аймгийн Мандах суманда амьдарч байна. 2019 онд хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн хөнгөний ажилтан 2022 онд төрийн дэд алтан газар содон 2024 онд Мандах сумын түүх 100 жилийн ойгоор Монголын мал аж ахуйн системийн профессорын бороо дипломоор тус шагнагдсан. Шагнал 1990 онд Мандах сумын Бяруучин, 2000 онд Мянгат малчин, 2000 онд хөдөө аж ахуйн үйлдвэрийн сайдын хүндэтгэлийн бичлэгээ, 2001 онд хөдөлмөрийн аврал тэмдэг, 2003 онд Монгол Ардын хувьсгалын медаль, 2019 онд хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн тэргүүний ажилтан, 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой медаль, 2022 онд төрийн дэд алтан газар содон, 2022 онд сумын алдарт уяач, 2022 онд Монгол тулгтны хушаа авраг малчин медаль, 2022 онд Ардын хувьсгалын 100 жилийн хүндэт медаль, 2024 онд Мандах сумын 100 жилийн ойгоор Монголын мал аж ахуйн системийн профессорын орон дипломоор тус шагнагдсан. За хань гончиг жав хөвгтэй байж нэм 1950 оны 4 сарын 1-нд Гомирэн аймгийн хөшөө буюу одоогийн Дорногов аймгийн Улаанбаатар сумын Ашаант дүүр гэдэг газар гончиг жавын хүүхэд болон нэлсэн. 1960 онд Дорногов аймгийн Мандах сумын баг сургуульд орж 1964 онд 4-р ангид төгсөөд аав ээжийн хамт мал маллажсан. Хань Эрдэнэ очиртой 1974 онд гэр бүл 7 хүүхэд төрүүлсэн. Нэгдлийн үед хонь 7 жил, 1972 оноос хэмээн 16 жил, 1989 оноос хонь 6 жил, 1989 оноос 93 он бүр маллсан. 2010 онд төрсөн. Түүнээс хойш хувийн аж ахуйгаар эхлэн одоо хүртэл эдийн засгийн гол салбарт мал аж ахуйгаа өсгөн хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж 5 гишүүмэлээ 5 дөрөвдөр өссөн Дорногов аймгийн Мандах суманда амьдарч байна. За 2023 онд төрийн дэд алтан газар содонгоор шагнагдсан. 1970 онд Владимир Ильич Ленины үндэсний 100 жилийн ой хүндэт жуух хүчиг, 1973 онд Монгол Улсын эвлэлийн төв орооны Мандах сумын анхны залуу авраг малчин, 1973 онд засгийн газрын хүндэт жуух хүчиг, 1990 онд 4-5 дугаар жилийн гавшгаач, 2004 онд Дорногов аймгийн 80 жилийн ой медаль, 2011 онд алдарт тхийн 1-р ордон, 1980 онд алдарт тхийн 2-р ордон, 2003 онд төрийн дэд алтан газар содон, 2024 онд нэгдсэн үндэсний байгууллагын Ром дипломоор тус шагнагдсан. За Эрдэнэ очир хөвгтэй Хүрэлбаатар 1966 онд Дорногов аймгийн Мандах сумын Төхөм газар хэмээх газар уугангуу олон мэндэлсэн. Мандах сумын 8 жилд 1973 онд ирсэн суралцаад аав ээжийн хамт мал маллаж байгаад 1982-оос 84 онд социализмын зам нэгдэлт туу урчин хийж бод 1984-оос 87 онд цэргийн албыг
Жилийн цэргийн 106 дугаар ангид хаасан. Цэргийн албанаас уцаж ирсэн эхнэр болор цэцэгтэй 1994 онд танилан 2 охин 1 хүүтэй бол одоо Дорногов аймгийн Сайн Шанд хотод ажиллаж амьдарч байна. Том охин оюун дээр замун удад нөхөр 2 хүүхдийн ажиллаж амьдарч байна. Бага охин отгон цэцэг Дорногов аймгийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 11 дугаар ангид суралцдаг. Хүү отгон сүх Улаанбаатар хот их засаг олон улсын их сургуулийн аюулгүй байдал эрхцсэн мэргэжлэр төгсөх бүс байна. Эрдэнэ очир огтой шинэ баяр 1971 онд Дорногов аймгийн Мандах суманд Дөхөм гэдэг газар 2 дахь хүүхэд болон мэндэлсэн. 1979 онд Дорногов аймгийн Мандах сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд сургуульд ирсэн орж 1987 онд төгссөн. 89 онд Дорногов аймгийн ерөнхий боловсролын 10 жилийг төгссөн. 1990 онд нэгдлийн 200 руу авч маллаж байсан. Зөвдөржтэй анилж охин хүүтэй болсон. Сумандаа малдгаа 2015 онд Айраг сум руу шилжин одоо хүртэл амьдарч байна. Эрдэнэ очир огтой отгон баяр 1973 онд Дорногов аймгийн Мандах сумын Дөхөм газар 3 дахь хүүхэд болон мэндэлсэн. 1981 онд Дорногов аймгийн Мандах сумын ерөнхий боловсролын сургуульд ирсэн бол 1989 онд 8 дугаар ангид төгсөөд 1990 онд Сайн Шанд сумын барилгын тэмцээн шавар удгийн ангийг 2 жил суралцаад төгссөн. 1993 онд Богд манд хоршоонд тэмээ 1 жил малласан. 94 онд хоршооны хойноогч малласан 3 хүү 1 охинтой 2004 оноос одоо хүртэл Дорногов аймгийн Сайн Шанд суманд амьдарч байна. Эрдэнэ очир огтой алтан хуйг 1975 онд Дорногов аймгийн Мандах суманд Эрдэнэ очирын 4 дахь хүүхэд болсон. Ерөнхий боловсролын дунд сургуулийн 1991 онд Дорногов аймгийн Мандах сум суралцсан. 2000 онд эхнэр Алтан Даяатай гэр бүл 2 охинтой болсон. Эрдэнэ очир огтой алтан цэцэг 1978 онд Дорногов аймгийн Мандах суманд Эрдэнэ очирын 5 дахь хүүхэд болон мэндэлсэн. Баг балчирнаас гэр бүлийн хамт хөдөө өнгөрөөсөн. Дорногов аймгийн Мандах сумын ерөнхий боловсролын сургуулийг 1987-оос 95 суралцсан. 97 онд Дорногов аймгийн ерөнхий боловсролын 1-р сургуулийн 10 жилийг төгссөн. 1998 онд нөхөр Амгаланбаатартай танилцсан. Гэр бүл болж хүү охинтой болсон. 1998 оноос одоо хүртэл маллан Дундгой аймгийн өндөр шилжсэн суманд амьдарч байна. За түүний шагнал дурамжуул 2009 онд сумын сайн малчин, 2010 онд сумын хошаавраг малчин, 2012 онд тэргүүний залуу малчин, 2018 онд аймгийн авраг малчин, 2023 онд алтан сумганы эзнэр тус шагнагдсан. Эрдэнэ очир огтой мөнгөн цэцэг 1981 онд Дорногов аймгийн Мандах суманд Эрдэнэ очирын 4 охин болон мэндэлсэн. 1989 онд Мандах сумын ерөнхий боловсролын дунд сургуулийг суралцж төгссөн. 1999 онд нөхөр Баян дэлгэртэй танилцсан гэр бүл болж хүү охинтой болсон. 2004 оноос аав ээжийнхээ хамтдаа малч ухааныг өвлөн авч одоо хүртэл тасралтгүй 21 жил малласан. 2013 онд мянгат малчин, 2019 онд сумын авраг малчин, 2021 онд аймгийн авраг малчин болсон. Эрдэнэ очир огтой алтан сүх Эрдэнэ очирын баг хүү Дорногов аймгийн Мандах сумын мянгат малчин алтан сүх эхнэр 3 хүүхдээ Уйхи өргөдөд маллан амьдарч байна. Эрдэнэ очир огтой Хүрэлбаатарын том охин оюун дараа замун өдөд нөхөр 2 хүүхдийн хамт ажиллаж амьдарч байна.